Сайн байцгаана уу? Өглөө цэгийн сайттай хамтугаа үзэгчдээ, уншигчдаа баярлалаа. Сэтгэлийн боловсрал подкаст маань эхэлж байна. За ингээд сэтгэлийн боловсрол подкастыг маань үздэг, бидэнд санал хүсэлтээ ирүүлдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За бид өмнө нь EQ, өөртөө итгэл, хандлага зэрэг сэдвүүдээр та бүхэнтэйгээ ярилцсан. Энэ сэдвүүдээр маш олон хүмүүс хандаж зөвлөгөө авсан байгаа. За өнөөдөр бид та бүгдийнхаа бас хүссэн сэдвийг сонгосон. Энэ маань энэ маань юу гэхээр сэтгэлийн боловсрал пэйж хуудасд болоод өглөө цэгийн сайтын пэйж хуудасд ирсэн саналуудыг үндэслээд шийдвэр гаргалтын тухай ярилцъя гэж төгссөн байгаа. За шийдвэр гаргалт бол хүний амьдралд маш чухал үйл явцуудын нэг байгаа. Тасралтгүй л үргэлжилж байдаг өдөр болгон бид нар ямар нэг сонголт хийхээс эхлээл амьдралынхаа томоохон шийдвэрүүдийг гаргах эдгээр маань бүгдээрээ л бидний шийдвэр гаргалтын үр дүнгууд байгаа. Тэгэхээр зэрэг яалтчгүй ярихаас аргагүй сэдв байгаамаа. Тэгээд яг шийдвэр гаргалтыг ингээд ярилцъя гэсэн чинь маш олон төрлийн шийдвэр гаргалтууд байна л да. За хувь хүний өдөр тутмын амьдралын сонголтуудтай холбоотой шийдвэр гаргалт байдсан байна. За удирдлагын түвшний шийдвэр гаргалт байдсан байна. За мөн хамгийн чухал нь гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэр гаргалтууд байна л да. Тэгэхээр хоёулаа шийдвэр гаргалт гэдэг сэдвээ жоохон наривчлаад цуврал болгоод явуулах уу. За тэгээ маш сайхан санаа. Ер нь бол ингээд сэдвүүд маань маш богино хугацаанд хэрэгтэй зүйлүүдийг шахаж өгч байгаа тий. Энэ бол зүгээр мэдээллийн түвшинд та бүхэнд очиж байгаа. Энийг хэрвээ сонирхох юм бол тий маш олон мэдээллийн их сурвалжуудаар ингээд судалж үзэж болно. Саяын чиний хэлсэн санаа бас маш зөв санаа байна гэж харж байна. Хоёлаа тэгвэл дараагийн дугаараараа гэр бүлийн тий шийдвэр гаргалтанд юу чухал юм бэ гэдэг талаар ярилцвал их сонирхолтой байх юм байна. За тэгвэл одоо хоёлаа шийдвэр гаргалт яг хүний аль наснаас эхэлж төлөвшөж эхэлтийн шийдвэр гаргалт гэж яг юу юм шийдвэр гаргалт нь ямар төрлийн хүмүүс байдгийн бол гэдэг ерөнхий ойлголтоос яриагаа эхлэе. За тэгээ. За шийдвэр гаргалт маань ер нь хүн ухаан орсон цагаас эхлээл бидэнд сууж байх ёстой чадваруудын нэг байгаа. Яагаад тэгэхээр та хүүхэд байхасаа эхлээл одоо тий аль заримгийг авах уу, аль хувцсыг өмс цэцэрлэгтээ авах уу гих мэтчлэн жижиг зүйлүүдээс эхлээд шийдвэр гаргалт маань одоо төлөвшөж яадаг гэсэн. Энэ маань нэгтсэндээ чадвар байхгүй. Гэтэл бид нэр болохоор зэрэг яг одоо өнөөдөр залуу ээж аауд маань гэдэг юм уу ер нь эцэг эхчүүд маань юун дээр алдаад байна гэхээр хүүхдийнхаа шийдвэр гаргах чадварыг ерөөсө хөгжүүлэхгүйгээр аль болох өмнөр нь орж шийдвэр гаргаад. Энэ маань хүүхдийг шийдвэр гаргах чадвар сул болгож хөгжүүлээд байгаа байхгүй. Ерөөсө хүүхдийн буруу биш шүү дээ тийм ээ. Эцэг эхчүүд томчуудын л одоо үйлдэлүүдийн хариу үр дүн бол бидний хүүхдүүдийн одоо тэр гаргаж байгаа зан ааш, чадвар тий тэдгээр зүйлүүд байхгүй. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд маань маш багаас нь эхлээд шийдвэр гаргах одоо боломжийг нь эрхийг нь өгдөг байх хэрэгтэй байна. Тэгхгүйгээр миний охин алдчих вэ, миний хүү алдчих вэ гэдэг байдлаар өмнөр нь шийдвэр гаргах нь нөгөө талдаа чи юугаа мэдхөө, юу ч ойлгохгүй гэдэг байдлаар шийдвэр гаргалтыг нь хязгаарлах нь шийдвэр гаргал тэр чадвар нь сул хөгжсөн хүмүүс болгож төлөвшүүлээд байна. Нөгөө талаасаа та хүүхдтэйгээ насан туршид нь хамтдаа амьдрахгүй юм чинь бүх газар дагаж явж чадахгүйгээс хойш хүүхдээ багаас нь шийдвэр гаргалтанд ялангуяа зөв шийдвэр гаргахад нь тусалж тэр чадварыг нь илүү хөгжүүлээрэ гэж хэлмээр байна. За тэгээ шийдвэр гаргах одоо үйл явцад бол хоёр төрөл ялгагдаад байна шүү дээ тий. Нэг нь шийдвэр гаргах чадвар сул хөгжиж байна, нэг нь шийдвэр гаргах чадвар сайн хөгжиж байна гэд. За тэгвэл шийдвэр гаргах чадвар сул хөгжсөн хүмүүс яадаг юм бэ гэхээр альва амьдралын томоохон шийдвэрийн өмнө одоо эргэлзэж эхэлж тэр шийдвэрээс ухардаг, зайлсхийдэг. Асуудлаас одоо цогтдаг хүмүүс болчдөг. Тэгэхээр энэ маань бол маш олон боломжийг алддаг. Тэр хүний амьдралд маш олон гоё зүйлүүд ирэх байтал тэр хүн шийдвэр гаргах чадахгүй ухарснаас болоод тэр боломжууд алга болдог. Нөгөө талдаа өсөж хөгжих боломж нь хязгаарлагддаг байгаа. Харин шийдвэр ямартаач одоо шийдвэр гаргана гэж зарим хэсэг нь одоо оноол зарим хэсэг нь алддаг штэ тий. Тэгэхээр зэрэг магадгүй бидний амьдралын үзэж туулсан зүйлүүд туршлага маань бидний шийдвэр гаргах чадварыг хөгжүүлж яадаг учраас алдаач гэсэндээ зарим талдаа шийдвэр гаргах чадварыг хөгжүүлж яадаг юм шүү. Тэгэхээр бүр айхтар том хэмжээний шийдвэрүүдийнхаа өмнө мэдээж бодож үзэх нь зүйтэй. Гэхдээ аль болох шийдвэрээс зайлсхийхээс илүүтэй шийдвэр гаргах хандлага нь илүү чухал юм аа. Яг тэгэхээр алдсан ч бид нарт туршлага үлддэг байхгүй юу? Дараа тэр шийдвэрийг тэр одоо туршлагаараа илүү зөв шийдвэр гаргадаг
байх нэ. Яг зөв тийм байх тий. Аха. Шийдвэр гаргалт муу хүмүүс гэдэл ярьж байна л да. Тэгэхээр шийдвэр гаргалт муу хүмүүс тийм байдгийм уу одоо хүмүүс хорт зуршил янз бүрийн юмд автах ийм тохиолдлууд бас байна л да. Аха. Тэгэхээр энэ бас нэг төрлийн сонголт. Аха. Сонголтыг дагаа шийдвэр ирж байгаа гэж ойлгоод байгаа. Тийм. За аливаа сонголт хийхээ өмнө ямар нэгэн чухал шийдвэрийнхээ өмнө бид нэр юуг анхаарах вэ гэхээр хамгийн эхлээд тухайн асуудлынхаа талаар мэдээллийг цуглуулах хэрэгтэй байдаг. Одоо ямар ч шийдвэр гаргаж болно шүү дээ тий. За жишээлбэл байр одоо авах юм эсвэл гэр бүл болох ч юм уу тий. Одоо юу ч яаж болно тий. Тэр асуудлын талаар маш өргөн хэмжээнд мэдээллийг та өөртөө цуглуулах хэрэгтэй. Практик амьдралаас магадгүй боломжтой бол тий ингээд уншиж судлаад. Хоёрдугаарт нь болохоор юу вэ гэхээр 3 хүчин зүйлийг л аливаа шийдвэр гаргахаа өмнө ер нь анхаарч авах хэрэгтэй байгаа хүмүүс. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээр бие махбодод чинь хор хөнөөлтэй юу гэдгийг шүүж тунгааж үз. Магадгүй та сая хэлж штэ хорт зуршил гэл те. Тэнгүүт хорт зуршил хэрглэж байна гэдэг чинь бидний биед мэдээж сөрөг нөлөөтэй байхгүй. Тэгэхээр хорт зуршил жишээлх юм бол одоо хэрэглэхийнхаа өмнө миний биед хортой юу үгүй юу гэдгээ тунгааж шүүж бодож үзснийхаа дараа тухайн шийдвэрийг гаргаарай. Хоёрдугаарт нь сэтгэл санааны байдал. Энэ шийдвэрийг гаргаснаар таны сэтгэл санаа таатай тий ийм сэтгэл хангалуун байх юм уу? Эсвэл бүр ингээд айсан сандарсан зутаасан тий одоо ямар нэг одоо ийм тавгүй байдалд орох юм уу? Тэрийг маш сайн анхаарч үзээрэй. 3 дугаарх нь болохоор нийгмийн асуудал байдаг. Энэ нь юу гэхээр хүн болгонд нийгмийн нэр төр гэж зүйл байгаа тий. Хүн болгонд нийгмийн харьяалал гэдэг жижиг бүлгүүд байгаа. Одоо гэр бүлээс эхлээд анги хамт олон найз нөхөд гэ тий. Тэгэхээр зэрэг энэ бүлгүүдтэй зөрчилд оруулах шийдвэрийг та гаргах гэдэг юм уу? Нэр хүнд чинь унах шийдвэрийг та гаргах гэдэг юм уу? Гэдгээ эхлээд бодож үзээд энэ гурыг ер нь ингээд харгалзаж үзээ шийдвэр гаргахад энэ гуравтаа харшилгүйгээр шийдвэрүүд бол маш зөв шийдвэрүүд гардаг. Гэтэл энэ гуравт бие махбодод сэтгэл санаанд нийгмийн талын энэ асуудалт чинь сөргөөр нөлөөлчлээвэл энэ шийдвэр ихэвчлэн буруу байдаг. Бас нэг анхаарах зүйл байгаа. Биднэрт хүн болгонд амьдралын зорилго гэж байгаа тий. Залуучууд маань бүгдээрээ одоо тий амьдралын зорилгоо тодорхой наснуудаа ингээд гаргадаг. Мөн үнэт зүйл гэж байгаа. Хүн болгонд өөр тийм ээ үнэт зүйл тогтсон байгаа. Тэгэхээр амьдралынхаа зорилгот нийцсэн үнэт зүйлдээ нийцсэн шийдвэрийг гаргах нь хамгийн чухал. Тэгхгүйгээр бидний нийгэмд гарч байгаа тий магадгүй сэтгэл судлаач хандж байгаа асуудлуудын дийлэнх нь бусдад харагдах гэж гаргасан шийдвэрээс үүдсэн сэтгэл зүйн асуудал гэдэг. Одоо чамд таалагдахын тулд би аливаа шийдвэр гаргах юм бол миний амьдралд сөрөг нөлөөллүүд их гардаг байх нэ. Тэр шийдвэрүүд буруу байдаг байх нэ. Тэгэхээр зэрэг яг өөрөө чинь амьдралд хэрэгтэй зүйл үү? Өөрөө чин зоригт тийм ээ хэрэгтэй юм уу? Нөгөө талаасаа миний үнэт зүйлд нийцж байгаа асуудал мөн үү гэдгийг харж иж шийдвэрээ гаргаж байгаарэ гэж залуучуудаа зөвлөмөр байна. Тэгхгүйгээр бусдад гоё харагдахын тулд ангийнхандаа гоё харагдахын тулд те хин нэгэн бүсгүй хин нэгэн залууд сайхан харагдахын тулд гаргаад байгаа шийдвэрүүд маань хөвчлэн таныг дотоод зөрчилд хүргэх шийдвэрүүд болоод байна шүү. Нийтлэг одоо те зөвлөгөө авдаг хүмүүс юм сургалт өгж байхад хүмүүсийн асуудаг асуултаас үүдсэн одоо зүйлүүд бол энэ байсан. Сая зориг үнэт зүйлдээ тааруулж шийдвэрээ гаргана гэдэг чинь ер нь үнэт зүйл хүний үнэт зүйл гэд зарим нь бас мэдэх байх мэдэхгүй байх үнэт зүйл миний үнэт зүйл юу юм болоо гэд эргцүүлээд бодоод тодорхойлоод гаргаад ирэх нь өөрийгөө олохдоо бараг л төстэй юм болов төстэй хэцүү юм болов гэж би боддیں۔ Тэгэхээр үнэт зүйлийн талаар хоёлаа дараагийн дугаараар ярилцаж болох уу? Болгүй яг маш сайхан сэдв. Ер нь ингээд сэтгэл зүйн асуудал бол одоо чухал бас нэг ч зүйл байдаггүй. Тэгэхээр зэрэг яг тэр чухал зүйлүүд юм бол яалтчгүй нэг. Тэгэхээр зэрэг үнэт зүйлийн талаар ярилцахдаа би бол маш их баяртай дуртай байна. За сэтгэлийн боловсрал подкаст нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Тэгээд бас цөөн хоромд хэрэгтэй мэдээллийг өгөх зорилго бол бидний зорилго. Тэгэхээр нэвтрүүлгээ бас өндөрлүүлэх тийшээ хандъя. Нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөлд ер нь шийдвэр гаргах одоо энэ чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ? Тэгээд шийдвэр гаргалтанд сул хүмүүс дотроо бас их олон төрөл байдаг байх л та. Тэгэхээр тэр болгонд тохирсон байх ёстой юу? Нийтлэг одоо тийм зөвлөгөө байвал хэлээч. Ер нь альва сэтгэл зүйн зөвлөгөө бол тухайн хүнийг судалсны үндсэн дээр тухайн хүнтэй маш олон удаа уулзаж ярилцсны үндсэн дээр зөвхөн чамд зориулсан зөвлөгөөг өгдөг
онцлогтой тийм ээ VIP одоо хэлбэртэй хана штэ. Тэгэхээр бид хоёрын ярьж байгаа сэдвүүд мөн бусад сэтгэл зүйн төвүүд, сэтгэл зүйч нарын маань ярьж байгаа сэдвүүд нийтэд одоо тий тустай тэр зүйлүүдийг бол бид нэр хэлж ярьж байгаа. Харин зөвхөн тань тохирох зөвлөгөөг бол та ингээд сэтгэл зүйчтэйгээ ингээд уулзчээж авдаг юм шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Ер нь бол саяын зүйлүүд маань бол ингээд нийтлэг хүмүүст маань гарч байгаа тий тэр тэдгээр зүйлүүдийн талаар жохон хөндлөө. Шийдвэр гаргахдаа хамгийн гол анхаарах зүйл юу вэ гэхээр түрүү миний хэлсэн 3 зүйлийг санаарай. Та бүхэн маань тий энэ ярилцлагын төгсөөд энэ 3-ыг л санаад авчаарай гэж та бүгдээсээ хүсэж байна. За тэгэхээр юу вэ гэхээр эхлээд таны бие мах бодит хор хөнөөлгүй шийдвэрийг гаргах ёстой. Эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй шийдвэрийг гаргах ёстой. Хоёрдугаар сэтгэл санаанд чинь сөргөөр нөлөөлөх шийдвэрийг битгий гаргаж байгаарэ. Дараа нь тэр шийдвэрийг гаргасандаа харамсах, гуниглах, гутрах тий сэтгэл зүйн таагүй байдалд орохоор л байгаа бол тэр шийдвэрийг битгий гаргаарай. Гуравдугаарт нь таны нэр хүндэд, таны гэр бүлд, таны найз нөхөд, таны нийгмийн хүрээлэлд сөргөөр нөлөөлөх шийдвэр байвал бас битгий гаргаж байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэгэхээр манай залуучууд маань, залуу гэр бүл маань ялангуяа хүүхдүүддээ шийдвэр гаргах чадварыг маш багаас нь тэр эрхийг нь олгож, алдах эрхийг нь бас таны дэргэд байхдаа алдахад бол энэ ямар ч аюулгүй байхгүй юу. Тэгэхээр тэр алдах эрхийг нь олгоод шийдвэр гаргах зөв дадалд аль болох багаас нь сургаж байгаарэ. Ингэснээр том болоод нас биеийн төрснийхаа дараа бие дааж маш зөв шийдвэрүүдийг гаргадаг хүн болдог юм шүү гэж бас зөвлөмөр байна. Түрүүн хэлсэн шүү дээ те бусдын нэгэн таалагдахын тулд гаргасан шийдвэрүүд маш их хүний сэтгэл санаанд нөлөөсөн байдаг аахгүй одоо таагүй байдлаар. Жишээлх юм бол за яад юм болно гэж ингэж харанхуй нөхцөл байдалд хүмүүс айгүйх шийдвэр гаргадаг. За яг уу болно штэ дараа нь гэдэг нэг юм хандлагаар хандсан шийдвэрүүд маань сэтгэл санааны хувьд таагүй байдалд оруулах шийдвэрүүд хөвчлэн байдаг. Тэгээд сэтгэл зүйн байдалд бол ямар шийдвэрүүд сөргөөр нөлөөлдөг юм бэ гэхээр таны үнэт зүйлийг үгүйсгэсэн асуудлууд тэр зүйлийг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргаснараа дараа нь та маш харамсаж сэтгэл зүйн таагүй байдалд орж үнэт зүйлээ алдсан мэдрэмж цаашлаад амьдралын утга учирыг алдах мэдрэмжүүд хүргэдэг байхгүй. Нөгөө талаасаа амьдралын зорилгыг чи үгүйсгэсэн шийдвэрүүд нэг зүйлийг зорьсон мэт штэ. За одоо юу гэдэг те одоо Харвардд сурах гэдэг юм уу маш сайхан гэр бүлтэй боломж гэх юм. Ингээл янз бүрийн зорилгоо хүмүүс төвшөлдөг те. Тэгэхээр тэр шийдвэрийг чи үгүйсгэсэн. Үгүй ээ чи чамд гэр бүл ямар ч хэрэггүй ч гэдэг юм те. Яг нөгөө тэр хүний зориод байгаа зүйлийг энэ чамд ямар ч хэрэггүй гэдэг байдлаар унгаасан. Тэр хүний одоо дотоод ертөнцийг үгүйсгэсэн тэр одоо гадны шахалтад одоо автаж гаргасан шийдвэрүүд бол сэтгэл зүйн байдалд маш сөргөөр нөлөөлдөг юм байнамаа. Тэгэхээр зэрэг аливаа шийдвэр гаргахынхаа өмнө мэдээж бусдынхаа саналыг сонсох зөв. Нөгөө талаасаа өөрийнхөө саналыг сонсож байгаа чи өөрийнхөө дотоод ертөнцийг сонсохгүйгээр за ээж хэлсэн юм чи аав хэлсэн юм чи манай найз ер нь зөв юм зөвлөдөгдөө гэдэг байдлаар тэгээд найз охиндоо найз залуудаа магадгүй те эсвэл хин нэг нь таалагдах гад ингээ гаргаад шийдвэр гаргаад манай залуучууд их алдаж сэтгэл зүйн зөвлөгөөх аваад байна. За баярлалаа. Ингээд сэтгэлийн боловсрал сэтгэл зүйчийн зөвлөгөөний подкаст энэ түрээд өнөөдрийн дугаараар өндөрлөж байна. За ингээ бидэнтэй үргэлж хамт байдаг санал хүсэлтээ илгээдэг та бүхэндээ маш их баярлаж байгаа шүү. Бидний сэтгэлийн боловсролын маань мэдээлэл тань таалагдчихвэл бусд хүмүүст түгээж шеэр хийж байгаарэ гэж та бүхнээсээ хүсэж байна. За тэгээ дараагийн дугаараараа маш сонирхолтой сэдвүүдийн хүндээ ярилцах болно. Баяртай. Баяртай.